Сайн байцгаана уу? Та нартаа сонсож байгаа цаг үеийн мэндийг хүргэе. Энэ удаа би та нартаа нэлээд адармаатай, харамсалтай нэгэн хэргийн талаар ярихаар бэлтгэлээ. Б гэдэг залуу 1995 онд Өвөр Хангай аймгаас Улаанбаатар хотод жолооны курсд сурахаар ирсэн байна. Тэгээд хотод хамаатныхаа айлд ирээд байж байтал хамаатных нь ахынх нь авгаан дүүн завхнаас ирсэн залуу бас тэднийд байдаг байж. Тэгтэл тэр залуу чи хайрын 80,000 төгрөгөөр жолооны курсд суугаад тусны ч мөнгөгүй нутагтаа очиод машин авч чадахгүй ээж тэгжээснээс хоёулаа наад мөнгөөр чинь бөөний үнээр мах авч эвдэж жижиглээд зарж мөнгө хий. Өнгөтэй болчихсон байхад жолооны курсд суух юухан байсан бэ? Мөнгөтэй болоод сайхан шинэ Excel авч унаад гэртээ арьсан дээр штэ гэж ятгсан байна. Дотроо дурамчхан байсан боловч бэр ихчийнхээ дүүгийн өгнөөс зөрөөд бас муухай зан гаргаад авах эвгүй юм гэж бодоод ирээд ч бас бүтэн мах 9,000-аар аваад жижиглэнгээр зараад 15-аас 20,000 төгрөг болгоно гэж бодохоор болохгүй ч юмгүй санагдаад хоёулаа дэнжин мянган зах дээр мах зарж эхэлсэн байна. Удалгүй хэдэн сарын дараа нөгөө хоёр чинь ажил орлогондоо хамтшаад мөнгөн ч нилээд аривчсан тул мөнгөө нийлүүлж байгаад бөөний үнээр амьд мал авч махлаад жижиглэнгийнхэнд зардаг болж ерөнхийдөө бол махны ченж болсон байна. Тийм болохоор мөнгөч сайн олдог, мөнгө олохынхоо хэрээр баар савнд ч их ордог болов. Тэр үед хот хөдөө хоёрын ялгаа маш их байлаа. Ялангуяа тэр үеийн Монголд урд өмнө сонсож дуулдаагүй шин зүйл, шин дадал зуршлууд гадаад дотоодоос их дэлгэрч орж ирж байсан учраас хөдөөнөөс ирсэн хүмүүс байтугай хотынхон өөрсдөө ч гэсэн бараг алмаарч гайхдаг тийм цаг үе. Иймэрхүү ороо бусгай байдалтай байсан болохоор хөнгөн хийсвэр амьдрал татагдсан залуус орой тараад арх ууж шоуддаг янз бүрийн охид хүүхнүүдтэй найзархаж бие үнэлэгч нар авдаг болсон. Нутагтаа байхдаа арх дарс амсаж үзээгүй байсан би мөнгөтэй болсноосоо хойш архич сайн уудаг болж хүүхэнд ч гар татдаггүй залуу байсан. Гэхдээ бас дандаа ч муухай юм хийгээд явсангүй. Тэрээр өөрийнхөө хэдэн дүүнэрийг хот руу татаж ирээд сургуульд оруулж оюутан болгоод тэднийхээ төлбөр зардлын төлж аав ээждээ бас багахан ч гэсэн нэмэр болдог байжээ. Удалгүй 1-2 жилийн дараа хүсээд байсан машинаа авч удсанчгүй өөртөө найдлан бас л махны лангуун дээр зогсдог байсан нэг хүүхэнтэй дотносож дүүл болцгоо. Гэр бүл болсноосоо хойш нөгөөх шоучин амьдралаа болоод гэр бүлдээ хайртай, халамжтай, овоо сайхан байж ийснаа 1-2 жилийн дараагаас буцаад л архиа уугаа шоудаал өөрийнхөө мөнгө олдог гэдэгт хитрхи эрдэж ойр дотныхоо хүмүүст муухай зан гаргаж эхэлсэн. Би эдгээр өнгөн дээрээ өрөвч зөөлөн зантай юм шиг боловч өөрийнхөө олж байгаа мөнгийг бүр дуусахгүй юм шиг бодоол өөрөөс нь тусалцаа гуйж байгаа хүмүүсийг мөнхийн ядуугаар байх юм шиг тийм муухай зан гаргадаг байсан. Энэ байдлаасаа болоод Өвөр Хангай руу хамт машин өлслөөд явсан найзыгаа өвлийн хүүтэнд хээр зам дээр орхиж эгээтэл хөлдөөж алах шахсан гин. Эхнэр нь эхлээд ёстой дараахан хөдөөний сайн залуутаа суулаа гэж бодсон чинь сургууль соёлын мөр хөөгөөгүй болохоор ямар ч айж имийг мэддгүү мөнгө л байвал бүх юм окей гэж боддог тийм увайгүй тэнийснэ мэдээд харамсаж байсан ч гэсэн засаж залруулаад авъя гэж бодсон байна. Гэвч мань хүний завхаа зайдын явдал нь бол бүр хэрээс итрээд эхнэрийгээ нялх биетэй байхад нь 2 удаа бэлгийн замын халдварт өвчин эхнэртэй халдаасан байна. Нялх биен дээрээ ийм муухай өвчин туссандаа маш их шаналж стрессдсэн бүсгөө утрахтаа бүр үлдээ нөхрөө харахаас алмаар санагддаг болсон байсан. Тэгээд нөхөртөө хоёулаа хин хиндээ ингэж өг гай болж амьдрч ийн гэж өөрсдөө хуурч агаар салчихъя гэдэг хэлэхээр Б маш муухай зан гаргаад шүн орой нүцгэн хөөж гаргах ч юм уу эсвэл бичиг баримтыг авч нуучгаад өгөхгүй байх ч юм уу эсвэл гарт нь автобусны мөнгө ч өгөхгүйгээр түлхэж хөөж гаргах гэх мэтэр ямар нэг байдлаар явах аргагүй олгож байгаад хөөдөг тийм зуршилтай болсон байна. Эхнэртэй болон ойр дотныхоо хүмүүст харамлдаг шигэ үнэхээр тийм харамч тооцоотой хүн юм уу гэж бодглохлоор харин ч эсэргээр охид хүүхэн арх дарс гэх юм бол ерөөсөө хідэн дүүргч байсан харамгүй цацдаг. Тэгсэн мөртлөө өөртөө ч юм уу эхнэртэй ч юм уу нэг ганц гүрдэг аятайхан хувцас авъя гэхлээр нарийнлаад тооцоолоод байдаг. Ийм залуу байж. Охиноо ийм хүнтэй суусныг хадмууд нь 4-5 жилийн дараагаас шууд харж анзаараад Б байрнаас нь шууд хөөгөөд өөрсдөө охинтойгоо хамт амьдарсан. Хэдийгээр одоо Б-гийн өөрийнхөө мөнгөөр авсан байр ч гэсэн тэр байрнаас нь Б-г өөрийг хөөгөөд 2 зээтэйгээ ингээ бүгдээрээ нийлж охиныхоо нэр дээр болгоод Б-г бол шууд хөөж гаргасан. Ерөнхийдөө хадмууд нь бүл чадaltaй олоолаа байсан болохоор Б-г өөрийг нь шууд хөөж гаргаад өөрсдөө орж сууцгаасан байна.
инглээ гэж бүр санаа зовсон ч юм байхгүй. Нөгөө махныхаа ченжийг хийдгээрээ хийгээл архиа ууж хүүхнүүдэд мөнгөө цацсаар л явсан байна. Чэ гэдэг охиныг 14 настай байхад тэднийх Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотод аав ээжийнхээ хамт нүүж ирээд Баянзүрх дүүргийн цайзад нутгийнхаа нэг айлын хашаанд буусан байна. Тэр үед охин шилжилтийн насандаа явж исэн бөгөөд шинэ сургуульд орж огт танихгүй хүүхдүүдийн дунд орсон болохоор хөдөөний бүрэг зантай охинд хүүхдүүдтэй сайн ойлголцож чаддгүй, хот хөдөөгийн хүүхдүүдийн ялгаанаас болоод нилээд түүртэж эхэлдэг. Тэрнээс гадна охиныг сэтгэлээр унгаж исэн нэг зүйл нь бол сургалтын чанар муу байснаас ч тэр юм уу нутагтаа байхдаа нилээд сайн дүнтэй онц сайн сурдаг байсан чи охин хотын сургуульд ундаас дээшээ дүн авахаа болж энд нь бол маш их сэтгэлээр унсан байна. Ангийн багш нь ч ер нь жоохон сурлага муутай ар гэрийнх нь анхаарал сул хүүхдүүдэд төдийлөн анхаарал тавьдгүй, олж ажилдгүй, тэгэл урсгалаар нь тэгсхийгээд явуулаад байдаг. Тэгсэн мөртлөө мэрэл зайтай ар гэрийнхнийх нь анхаарал сайн, аав ээжний их ирж уулздаг тийм хүүхдүүдэд бол нэлээд их холбогдоод тэдэнтэйгээ түлхүү ажилдаг тийм багш байжээ. Тийм ч болохоор тэдний ангийн хүүхдүүд хоорондоо нилээ эв нэгдэл муутай, эрүүл талцал ихтэй, бие биенээ их гадуурхдаг, ер нь л нэг тийм коллектив муутай анги байж. Чи охин байнга дунд сураад үеийнхэнтэйгээс ойлголцож чадахгүй байгаа болохоор тэгэл сургуульдаа өлгөн салган яваад байж ил худгаас ус аваад гэрлүүгээ явж ирсэн халтарч унаад төрдөг тэргэн тэгэлж хөлөө угалсан байна. Хөлөө угалсан явдал нь чи охинд нилээн завшаан болоод сургуульдаа хэсэг хугацаанд явахгүй дүүнрээ хараад гэртээ байдаг болов. Түүний аав нь даах үрэ орчим хүмүүсийн машины засварын ажилд туслах ажил хийдэг. Ээж нь бол харин цайз захын гуанзанд үйлчлэгч хийдэг байсан. Ар гэрийн амьдралаа болохгүй л ажил хийгээл явдаг жирийн завгүй хүмүүс байсан. Тэгээд доороо 5 дүүтэй болохоор аав ээжийнх нь олж ирдэг мөнгө нь 6 хүүхэд түлээ нүүрс хоол унд гээд ханаач хүрдгүү болохоор нилээд тарчиг ядуухан амьдралтай байж. Чи хөлн уурсан болохоор тэр өвөлжөнгөө гэртээ байгаад дүүнрээ харж хөлн идэгснийхаа дараа ч гэсэн хичээлдээ явах ер нь дургу хүсэлгүй байсан болохоор ээж аав нь ягаад ч тэрнийг сургуульдаа явбар гээгүй юм байна. Хоёр дүү нь сургуульд явдаг. Хоёр бага дүү нь цэцэрлэгийн насных боловч цэцэрлэг олддгүй байсан учраас гэртээ байдаг. Хоёр бага дүүгээ хараад ингээд нийтдээ 4 дүүгээ хараад гэртээ ээж аав нь сургуульд яв гэж нэг шаардаагүй болохоор дүүнрээ хараад ер нь тэгээд тэгсхийгээр гэрээр байдаг болсон. Нэг өдөр тэднийд аавын сургалж хоёр танихгүй хүн иржээ. Тэр Монгол гэрээ хаалга тэртээ тэргөө цоожгүй онгорхой байдаг. Тэгээд хашаандаа айлтай байсан болохоор тэр айл нь бол байнга орж гардаг учраас гадаа хашааных нь хаалга нээлттэй байдаг гэж. Тэгээд нөгөө аавыг нь сургалж орж ирсэн хүн мэдээ шууд гэрт нь орж ирэн штэ. Тэгээд аав нь байхгүй гэдгийг харцаар байсан мөртлөө хоёр ахын жоохон сууж агаад ганц юм хууж уучаад гарыг гэж хэлсэн гинэ. Тэгээд гээ бол тэр хоёрыг урд нь бол царай зүсийг харж байгаагүй юм байна. Тэгсэн мөртлөө одоо аавын чинь найзууд байна гэж хэлсэн болохоор юм ч хэлж чадсангүй. Тэгээ хоёр дүүгээ хараад ээжсэн болохоор нөгөө хэд ч архиа уучаад дуусчаад явах байлгүй гэд бодоол хөдөөний бүрэг хөөхтж яав чимээгүй суугаа би хараад ээжсэн юм байна. Бодлого тэр хоёр архиа ууж дуусчаал нэг нь тэгсэн гинэ 5 настай дүүгийн дагуулаад 2 настай дүүгийн тэрвэл ах нь хоёр дүүд нь гоё юм авч өчөөд ирээ. Тэгээ ахын дүү юу зах вэ? Чамд ч гэсэн гоё юм аваад ирээ гэсэн гинэ. Тэдний гэрийнхэн байнгын тийм амт шимттэй сайхан юм баг идээд байдгүйсэн болохоор хүүхдэл юм чинь сникерс захиад нөгөө хүнтэй хамт гэртээ үлдсэн байна. Гэтэл нөгөө үлдсэн хүн тэдний гарч босоод агамуцал хаалганы очиж төгжингүүтээ чи охины шууд барьж авч хүчээр хувцсан тайчж эхэлсэн. Хөл нь хугараад дөнгөж идэгжсэн болохоор хөлнийхөө өвдөлтөөс болоод эсэргүүцэж чадахгүй алимдуудаад чимээгүй ээжээ. Чи маяглаад ойролж хачгараад байх юм бол би амаа чин бариад боогод алчин шүү. Түүнэрээ чи манай найз аваа явцсан тэр чигтэн цааш нь харуулад алчиж магадгүй. Чи зүгээр дүүнрээ авраа өөрийгөө авраа л гэж бодвол дугаа гэж айлгаж сүртүүлж аваад хувцсыг хаас дутуу тайчж аваад хүчнэсэн байна. Хөөхөө охин болохоор айж сүрдээд хугархаа хөлнөөсөө болоод бараг эсэргүүцэл үзүүлж чадалгүй хүчндүүлсэн юм. Хүчирхийлэгч эрийн эрхтний хэмжээ нь бага байснаас ч тэр юм уу нөгөөтэйгөр согтуу байснаас нь ч тэр юм уу тухайн үед цус алдах болон ямар нэгэн хүндрэл гараагүй өнгөрч исэн гэж чэсүүлд нь цагдаад ярьж исэн байжээ. Гэгэн цагаан өдөр гэрийнх нь хаалгыг төвчж агаад насанд хүрээгүй охиныг хүчрхийлсэн. Тэр бол аав ээжтэй хэлж болохгүй шүү гэж хэлээд 10,000 төгрөг нөгөө охинд өгсөн. Тухайн үед буюу одоо 1998 оны 10,000 төгрөг гэдэг нь
Зарим хүний барагцаал бол хагас сарын цалинтай тэнцэх хэмжээний нэлээд их мөнгө байсан учраас амьдралдаа тийм их мөнгө барих нь бүү хэл цөөхөн харж исэн охин юу ч хэлж чадахгүй нөгөө мөнгийг аваад үлджээ. Ээж авдаа ч хэлж чадаагүй байна. Энэс хойш нөгөө эрг гэрт нь өдрийн цагаар нэг бус удаа ирж охиныг энэ байдлаар эзэмдээд оронд нь мөнгө өгöd явдаг байсан. Тэгтэл нэг өдөр нөгөө хүчирхийлэгч ирэх үрчрээд чи охинд чи нэг найзаагаа авчгаа тэгээд аав ээжигээ нэг шөнө аргалчих. Тэгээ манай найз таньдаг хужаа ирсэн. Та 50 мянган төгрөг өгнө. Тийм их мөнгө билээ олдохгүй шүү гэж хэлсэн байна. Охин ч ер нь ингэж мөнгө олж байгаа одоо угаасаа нэлээ урамшаад байсан байна л да. Тийм болохоор зөвшөөрөөд арийнхаа гудамжны ил гэдэг охиныг дуудаад мөн цайз захын хавьд гэрн байдаг нэг охинод очиж сега тоолж агаад оройтвол тэдний тончоод маргааш ирья гэж гуйхад бол ээж аав нь хөөрхөн амтаа одоо гэрээсээ гарахгүй дандаа дүүнрээ хараад гэртээ байдаг юм чинь ганц өдөр найзуудтайгаа тоглож байгаад ирэх гэж бодоод явуулсан байна. Арийнх нь гудамжны найз илгээд байгаа охин бол түүнээс 2 насаар ихч боловч бас л сургуулиас завсардчихсан. Тэгээд ээжтэйгээ хамт цайз дээр ундаа тамхи зардаг охин байж. Чэг утгад бол нилээ юм үзэж хүмүүстэй хайрцаад сурчсан. Учираас чэгийн хэлснийг зөвшөөрч тэд тэр шин нөгөө хятад хүмүүстэй хотын төв рүү орж үнэтэй гоё газар, гоё хоолыг дэж бэлгийн харилцаанд орж тус 50 мянган төгрөгтэй болсон нь чэд бол маш их сэтгэл төрүүлжээ. Амьдралдаа тийм гоё газар байдгийг үзээгүй, бараг хотын төв рүү ч орж үзээгүй шахам гэрээсээ гардгүй байсан болохоор ингэж явсан нь үнэхээр гоё санагдсан гин. Илчээ хоёрч бие биенээсээ нууж бишүүрхэх зүйлгүй болсон болохоор иймэрхүү байдлаар мөнгө олж болох юм байна гэж бодцоогоод байсан боловч яг гараад очиод уулзах хүн байхгүйсэн болохоор нэг хэсэг чимээгүй байцгаасан байна. Тэр зун чи найз илтэйгээ хамт цайз дээр ундаа чансан өндөг зарыг гэж аав ээжээсээ асуугаад өвшөөрсөн учраас цайз зах дээр очиж ундаа тамхи зарж хамт зогсох болсон байна. Тэр үеэр өөрийнхөө биеийн хэдэн хөвгүүдтэй танилцаад гэдэг бас нэг хүүхэдтэй үерхэд тэгээ нилээн замаа алдах шинж рүү ороод гадуур тинээд эхэлсэн тул эцэг их хоёр нь ч гэсэн найз нөхдөөс нь салгая гэж бодоод хайлаастад байдаг хамаатныхаа хашаанд буухаар нүүсэн. Цайзаас нүүж шинэ газар ирсэн боловч нэгэнт хөлдөнхий орно гэж ярьдаг штэ. Тинж минээд гадуур сэлгүүцээ сурчсан болохоор зэрэг гадуур тинэж нөгөө цайз руу явж найз өвгөнтэйгээ уулзаж байнга наашаа цаашаа явдаг болж. Найз өвгөн хэн ч гэсэн нээлдэг хэдэн нөхдүүдийнхээ хамт хотын төвөр баар сав согтуу улсуудыг сэгсэрдэг. Зарим үед бүр охтуудынхаа биеийг үнэлүүлж, зарим үед өөрсдөө дээрэм хийж, тэгсэн мөртлөө цагдаад баригдахгүй яваад байсан. Учир нь бол тэд нар аль шалгүй жижигхэн дээрэм хийгээд тэгээ голцоо нөгөө согтуу хөлжөө ухаанаа алдчихсан хүмүүсийг барьдаг байсан болохоор цагдаад баригдахгүй яваад байсан байна. 3-4 жил иймэрхүү байдлаар хэдүүлээ нийлж энэ хооронд нь чи нөгөө үерхдэг хээгээсээ салаад гэдэг бас нэг өвгөнтэй үерхдэг болсон ч гэсэн тэдний нөгөө бие үнэлэх хулгай хийх арга зам нь салахгүй үе хоёртоо хоёулантаа нийлээд нэг бүлэг болоод цаадаг гэж. 2001 оны 10 дугаар сарын 18-ны орой чи ганцаараа гэрээсээ гараад нөгөө идтэйгээ багшийн дээд дээр уулзна гэж ярьчихсан байсан болохоор нэг залуутай тааралдаж залуу нилээд халамцуу чиг хоргоож эхлэхэд өнгөтэй байрын залуу байсан учраас хамгийн гол нь тэр залуу гар утас барьцсан явж исэн гинэ. Бид нөгөө Монголд гар утас орж ирээд нэг удаагүй маш цөөхөн хүмүүс гар утас хэрэглэдэг байсан учраас чи шууд гар утсыг хараад тэр залууг бушуухан сэгсрий гэж бодсон байна. Залуу ч гэсэн хоёлаа караоке орё гэж хэлсэн зөвшөөрөөд тэр хоёр цагаан байрны орчимд караокед орцоосон гинэ. Караокед байж идэл нөгөө залуу өөрийгөө махны ченж гэж танилцуулаад ч гэсэн өөрийнхөө амьдралыг одоо яриад би өстө маш хэцүү амьдардаг айгүй олон дүүтэй дээж аав маань ингээ ядуу зүдүү гэд ярьсан юм шиг охины яриаг сонсоод өрөвдөөд тэгвэл хоёлаа танаад очив гэсэн аваад тэгээд нөгөө чи охины гэрт очисон байна. Ченз залуу гэрт нь орхосоо өмнө дэлгүүрээс маш их юм худалдаж аваад гэрээнд нь авчиж өгсөн гинэ. Тэгээд ээж аавтаа танилцахад ээж аав нь ч гэсэн охиноо аваа аятайхан үнтэй танилцж байна ашгүй дээ гэж бодоод та хоёр одоо хонно үздэй гэсэн чинь нөгөө хүн нь болохоор хоноод явнаа гэж хэлгээд нөгөө чи охин нь болохоор үгүй бид хоёр одоо явлаа тэгээ маргааш буцаж ирнэ гэж хэлээд бараг нөгөөдгийгээ чихдэг шахам авч явсан байна. Ченж залуу аавд нь нэг шил арх авч орсон бөгөөд тэрийгээ уугаад юм ярьж байхдаа аав нь өөрийнхөө бахан зовлон ярьсан байна л да. Тэгсэн чинь нөгөө залуу чинь ирээдүйн хатам аавдаа туслалгүй явах уу гэд аавд нь 100 мянган төгрөг шууд тоолоод өгсөн байна.
Нөгөө хоёр чинь тэдний гэрээс гараад багшийн дээдийн тэнд буудал авч хонё гэж ярьсан гинэ. Нийлдэг нөхдүүд нь бол тэр багшийн дээд дээр байгаа учраас багшийн дээдийн тэрүүгээр очиж нөгөө эдтэй гар утсын дээрэмдүүлж мөнгнүүдийг авах тийм зорилготой байсан юм байна. Тэр хоёрыг такси бариад багшийн дээд дээр ирэхэд чи нөгөө залууг түр хүлээлгэж таксинд нь орхиод хил дээр гүйж очиод очиж байгаа буудлынхаа нэрийг хэлээд цаадуулга дагуулад хурдан өрөөдрөө буудалд орохоос өмнө барихгүй бол буудлынх нь намайг таньчин штэ гэж хэлсэн байна. Тухайн үед ил нь жирэмсэн мөртлөө бие үнэлэхэд зогсдог байсан бол мэдээж бие үнэлэх гэхээсээ илүү нөгөө хамт хулгай дээр мэддэг нөхдүүдтэй олж болох хүнийг нь л хайж тэнд бие үнэлэх ирээдлэр зогсдог байсан юм шиг байна. Энэжи залуу бол чэтэй анх таарлдахдаа согтуу байсан. Тэгээд ч бас караокед нилээ уусан. Дараа нь чэгийн автаа нэлж нэг шил арх уусан учраас нилээ согтолтой гуйж тавиал явж исэн ч гэсэн арай ч нэг ухаанаа алдчихаагүй. Тэр хоёрыг хариуг буудлын үүдээр орох гэж итэл чэгийн нөгөө найз залуу болох уу нэг ченж дээр хурж ирээд наадах чи манай авгаа байна чи яагаад манай авгааг нь буудлын руу авч орох гээд байгаа юм гэж хэрүүл эхлүүлээд ченж залууг чирээд буулан тойроход би хүний авгаа аваагүй бит хоёр ирэх байгаа сая бит хоёр одоо гэр оронд нь очиод ээж авттаа нь уулзчаад ирсэн харин чи битээ удлаа яриад тэгээд машингийн буулан тойроод хэрэлдэж уралцсан байна л да. Тэр үед ченж залуу чинь гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудах гэж оролцсон чинь залуугийн гар утсыг харангуйтаа бүр шуудраад гар утсыг булаах гэж зодтолдоод ченж залуу ерөнхийдөө жоохон бие томтой ирүүл байсан бол үл үзчихээр байсан учраас бас зүгээр ээж байгаа зодуулахгүй өөдөөс нь зодтолсон байгаа. Тэгтэл нөгөө хэд чинь тал талаас нь турбаа тоосоо авч нүдэж гарахад чи охин харж зогсож ирсэн наа чи манай гэрийг мэдсэн шүү босч ирээд цагдаа дэлэх юм бол бүү юм болоо шүү. Дараа нь олон долоо юм тутгалдваа гихчлэн нэг өсөндөө бараг шууд бусаар наатгыгаа аал амьд үлдээж болохгүй гэсэн нэг тиймэрхүү утгаар хэлсэн юм шиг байгаа. Ингээд тэр хөөрхий залуу хөнгөө буулан тал талаас нь зодж жоод халаасанд нь байсан 560 мянган төгрөг Siemens 25 гар утсыг аваад явцгаажээ. Маргааш өглөө нь хүмүүс байшингийн эзгүй бууланд нэг хүн тарих толгоноос маш их цус алдсан байдалтай ухаангүй хэвтэж байна гэж цагдаад дуудлага өгснөөр цагдаа нарыг очиход бол хохирогч аль хэдийн нас орчихсан байжээ. Түүний толгоороо тоосгоор нүдэж турбаагаар цогсноос болоод тархинд бяцарч цөмрөн хүзүүн хуурсан байсан байна. Цагдаа нар хэд хоногийн турш арт кино театр болон Улаанбаатар зочдлууд багшийн дээдийн автобусны буудлын орчмоор хулгай дээрэм хийдэг бие үнэлдэг хүмүүсийн дунд баривчилгаа явуулж яаралтай хяналт тавьсны хүчинд 5 хоногийн дараа бүгдийг нь баривчилж хэргийг хүлээлгсэн байна. Монголд тухайн үед гар утасны ченж хүмүүс маш цөөхөн байсан учраас гар утсыг нь худалдах гэж яваад чи болон түүний найз залуу хоёрч дорхноо баригдаж хэрэгээ үлээцгээсэн. Ийм нэг бүлэг дээрэмчид баригдаж шунлын сэдэлтэйгээр бусдыг дээрэмдэн амь насын санаатаа бүлэглэн хороосон гэж үзээд шүүхэс тэдэнд 5-аас 12 жилийн ял тэр 7 хүнд онсон байна. Буруу замаар будаа тавил буцахтаа шороод хийн гэж ирдэг. Энэ хэрэг дээр хэдийгээр гэр бүлд нь хүчирхийлэл арх гэх мэт муу мухай зүйл байгаагүй ч гэсэн багш сурагчгүй хотын хүүхэд хөдөөний хүүхэд гэдэг ялгаа гаргаж нэгээгээ доош нь хийдэг байснаас болж сайн сурлагатай охин хичээл номдоо дургу болж байгаа нь маш их эмгэнэлтэй. Зүгээр гэртээ үнрээ хараад суудаг хүүхдийг гэрт нь орж ирж хүчирхийлж тэгээд тарчиг ядуу амьдралаар нь далимдуулж мөнгөөр хүчирхийллээ нуун арга цаагаад арга учраа мэдэхгүй байгаа хүний нялх хүүхдийг буруу замд татаж муу юм зааж байгаа тэр хүчирхийлэгч ир гэх мэт нийгэмд байдаг бохир муу мухай бузар үйлдэлүүдээс болоод хөөрхий охин бол өөрийн мэдлгүй анханасаа буруу замд орсон байна. Буруу замаар явж байгаагаа өөрөө ч мэдэхгүй шахан буруу үйлдэлийг алхан тутамдаа хийнэ гэдэг бол маш их аимшигтай. Энэ хэрэг ингээд зогссонгүй. Яасан бэ гэхээр махны ченж бэ хүнд аимшигтайгаар ингэж алуулсны дараа ар гэрийнхэн талигаачийг нутаглуулах ажил явдал байж байтал цагдаагийнхан гэмт хэрэгтнүүдийн ар гэрийнхэнд хэлсэн байна л да. Та нар одоо хүүхдүүдээ ял багтаа гаргая, шүүхийн өмнө гомдол багтаа байлгая гэж бодож байгаа юм бол талигаач бэгийн ажил явдал дээр нь очиж аав ээж ах дүүгээс нь уучлахгүй мөнгө төгрөг байх юм бол чадах ятгаараа ар гэрийнхэнд нэмэлт хэрэгтэй гэж хэлээд аягийг өгсөн юм байна. Ингээд ганц удагт хоригдож байгаа бүлэг хэрэгтнүүдийн нэг болох Чэг их охины
ээж аав нь таньдаг мэддэг улсуудаасаа хэдэн төгрөг цуглуулад талигаачин ажил явдалд нь зориулахаар авчиж өгөх гээд очисон чинь талигаач Б-ийн аав нь эргэтэн Ч охины ээжийнх нь төрсөн ах байж таардаг. Ч охиных нутагтаа байхдаа бол ахынхтайгаа ойр байгаагүй өөр суманд амьдарч исэн. Тэгээд 1995 онд тэднийхийг хотод ирэхэд ахынх нь аймагтаа үлдсэн юм байж. Ч охины аав ээж нь амьдрал нь жоохон ядуу тарчиг байсан болоод ч тэр юм уу нутаг руугаа явж ах дүүтэйгээ ч холбоо барьж чадахгүй хэдэн жил болчихсон байсан юм байна л да. Ялангуяа ахынхаа хүүхдүүдийг бол багад нь л харж ирснаас биш том болоод бүр зүсч мэдэхгүй болчихсон байсан юм байна. Холбоо харилцаа хөгжөөгөө байсан тэр үеийн балгаарч гэхүү төрсөн ах トゥ самаатан саднаа мэддгүүн балгаарч гэхүү нэг удмын үеэлүүд буюу төрсөн ах トゥ хоёрын хүүхдүүд санаатаагаар нэг хөнөөсөн ийм аимшигтай түүх болсон байна. Энэ хэрэг дээр Ч охины тухайд бол би түрүүн өөрийнхөө бодлыг хэлсэн. Чэнж Б-ийн хувьд бол бусдад хийсэн үеийн үр ялангуяа тэр хоёр нялх хүүхэдтэй эхнэрээ гомдоож гэр бүлээс гадуур олон давтан завхаарч алдарч онож явж байгаа аав ээжийн охтуудыг садар самуунд уруу татаж тэднийг мөнгө төгрөг арх дарсаар тэтгэж сүнхэн нөгөөх янхан дээрэмчдийнхаа гарт амь насаа алдсан нь бол үеийн үр хаалга андуурдгүй гэсэн үгийг сануулж байна. Энэ удаагийн хэрэг маань нэг юм байла. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Манай сувгийг шинээр сонсож байгаа бол та лайк, subscribe дарахаа битгий мартаарай.